Өдрийн за битээр штэ. Одоо хаана ирсэн байгаа вэ гэхлээр за хаана байгаагаа хэлэхээс өмнө ерөнхийдөө битээрийн бичлэгийг үзээд анзаарахтай хүмүүс нь бол анзаарсан байх. Анзаараагүй хүмүүст нь яг анзаарахгүй хүмүүст нь хандаад хэлэхэд битээр удахгүй аав ээж болноо. Тэгээ аав ээж болгож байгаа учраас мэдээж имлэг дээрээ очих хэвээр, имлэгдээ үзүүлэх ёстой байгаа. Тэгээд одоо яг имлэгийнхаа гадаа ирсэн сууж байна. Битээрийн имлэг болохоор энэ дүүргийн имлэг дээр ирсэн байгаа. Хувийн имлэг бол биш. Дүүргийн имлэг дээр ирсэн. Дүүргийн имлэгтээ үзүүлээд явж байна. Удахгүй тэгээд аав ээж болно. Болж чадах нь үгүй юу? Сайн мэдэхгүй л байна. За тэгээд одоо имлэгийн талаар жоохон ярих гэж бодоод ингээд бичлэг хийж байгаа байхгүй юу? За имлэг маань шүү дээ. Энэ одоо ингээд эсээ хараа гэдэг ийм дүүрэг байгаа. Энэ дүүргийн имлэг нь болохоор одоо гаднаа ийм том мэдээж зогсоол бол маш хэрэгтэй. Зогсоол нь одоо миний энэ хойдолд харагдаж байгаа зогсоол нь дүүргийн зогсоол байгаа. За энэ зогсоол нь болохоор ойролцоогоор 500-аад машины багтаамжтай ийм том зогсоол байна. Мэдээж зогсоол хүртээмжтэй байвал ирэх хүний тооч гэсэн ихснэ л гэсэн үг шүү дээ. За тэгээд ийш нь миний баруун тал руу харуулхад за манай дүүргийн имлэг маань байна. Ойролцоогоор 6 давхар юм уу 7 давхар имлэг харагдаж байна. За тэгээд энэ имлэгт дээр одоо үзүүлээд явж байгаа. Энэ имлэгт төрөх бэлтгэлээ хангаад явж байна. Тэгээд ер нь Японд дах тэр имлэгийн одоо Японд төрөхөд ер нь ойролцоогоор хэд байдаг юм бэ гэд бас мэдмээр байгаа хүмүүс байж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө яг тухайн дүүргээс шалтгаалаад өөр байж болно л да. Манай дүүргийн хувьд ойролцоогоор 50 мянган ер нь дунджаар 50 мянган гэж байгаа. 50 мянгаас яг доошооч байж болно, дээшээч байж болно л доо. Тэгээ 50 мянган гэдэг чинь Монгол мөнгөөр одоо хэд юм бэ? 250 12-3 сая төгрөг юм уу да. Тэгээ 12-3 сая төгрөгөөр ойролцоогоор төрнө гэж байгаа юм. За тэгэнгүүтээ шүү дээ. Хамгийн гоё нь энэ Япон улсад төрөхөд тэр хүүхдийн нөгөө нэг төрөх зардлыг нь улсаас нь даадаг байгаа. За тэгэхээр манай тэр нь бас даадаг нөгөө нэг тэр хэдэн дүүрэг улсаас гаргах вэ гэдэг нь бас дүүргээс шалтгаална. Манай дүүргийн хувьд болохоор 50 мянган. Саяны одоо нэг 50 мянган гэж 10 сая төгрөг гэж 12-3 сая төгрөг гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр мөнгийг бол улсаас бүрэн гаргаад өгчдгөө гэсэн үг л дээ. Тэгэнгүүтээ яг нөгөө нэг дээрэс нь төрөх үед чинь янз бүрийн олон нөгөө нэг хэрэгцээтэй зүйлүүд гарч ирнэ. Тэгэнгүүтээ нөгөө нэг хүндрэлтэй төрсөн эсвэл ямар нэгэн байдлаар нөгөө нэг им тарай хэрэгэлсэн ч гэдэг юм уу те янз бүрийн тийм нэг нэмэлт үйлчлэгээнүүд нь ороод тэгэнгүүтээ тэр нөгөө нэг одоо имлэгийнхаа үндсэн төлбөр дээр нэмэгдээд явчихдаг гэсэн. Тэгэхээр яг тэрэн дээрээс нэмэгдээд нэг 50 мянган 55 мянган ч юм уу эсвэл нэг заа ойролцоогоор 60 мянган хүрлээж гэдэг юм уу те. За тэгээд нэг томхноор бодоод нэг 60 мянган гэдэг чинь нэг за нэг 15 сая 15 6 сая төгрөг хавцаа болно гэд ерөнхийдөө төсөөлсөн байхад тэрнийх нь 12 сая 3 сая төгрөгийг нь бол улсаас даачдаг гэсэн үг байна шүү дээ. За тэгээд өөрөөс гарах нь ойролцоогоор нэг тэр 4 5 сая төгрөг хавцаа гаргаал тэгэл хүүхэд маань мэдлэхнэ гэсэн үг. За тэгээд биш дээ. Одоо ингээд битээр ийшээ имлэг рүүгээ ороод өнөөдөр яг үзүүлэлэг маршрутаараа үзүүлээд явна. Тэгэнгүүтээ энэ дээр нэмээд юу байгаа вэ гэхээр нөгөө нэг аавуудад зориулсан тийм сургалт байгаа. Тэр сургалт нь яадаг сургалттай гэхээр одоо нөгөө нэг хүүхэд маань төрнө штэ тий. Тэрнээс гадна хүүхэд төрөхөөс тэрнээс өмнөх ярих зүйл нь болохоор одоо би эхнэрийгээ төрөхт нь нөгөө нэг хажууд нь харж байжгаад цуг ингээд төрөлцөж байгаа байхгүй. Тэгэхээр юу тэрнийхэн талаарх бас заавар өгнө. Яг яах хэвээр вэ? Их хэвээр хажууд нь хаана зогсох хэвээр вэ? Тэгэнгүүтээ нэг ус ундааг нь яаж өгөх вэ гэдэг юм уу те массаж энэ төр яаж хийх вэ гэдэг юм уу тэр талаар зөвлөгөөг өнөөдөр авна. Тэрнээс гадна нөгөө хүүхэд төрсний дараа хэрхэн яаж усанд оруулах вэ? Яаж ингэж тэврэх вэ? Яаж нөгөө нэг юм хүүхдийн юм нөгөө хийдэг юм цүнх юм юу гэдэг юм бэ? Үүргэвчэнд нь яаж үүрэх вэ гэх зэрэг тийм сургалтуудыг зөвхөн аавуудад зориулсан тийм сургалтанд өнөөдөр суух гэж байгаа. За чадвал тэр сургалтанд сууж байгаа тэр бичлэгээ оруулна. Тэгээд тэрэн дээрээс оруулаад яг Монголд тиймэрхүү бичлэг байдаг юм уу сайн мэдэхгүй л байна л да. Тэгээд яг нөгөө та хэд бас нөгөө юу бодож ин нөгөө Монгол яг ийм байдаг үгүй гэдгийг бас нөгөө
комментоор бас бичээд үлдээвэл их баярлахаар байна. За тэгэнгүүтээ биш тэ бид нэр жоохон санаа зовж байгаа юм нь юу вэ гэхлээр нөгөө Япон хүүхдүүд Япон хүмүүсийн төрх хүүхдийн жин болон нөгөө гадаад хүмүүсийн төрх хүүхдийн жингийн жоохон зөрүү айгүй их гараадах шиг байна л да. Өмнөх ирээд үзүүлэхэд болохоор нөгөө хүүхд маань айгүй Япон хүүхдүүдийн хэвийн жингээс хэвийн өсөлтөөс илүү том өсөлттэй байна гэд тэгсэн. Тэрэн дээр жоохон санаа зовоод байгаа яг эдгээр чинь өөрсдийнхөө юугаар жингээр яриад жоохон ингээд өсөлт нь айгүй том байна. Тэгээд жин нь арай их байна гэд яриад байгаа болохоор жоохон тэрэн дээр жоохон санаа зовоод байна л да. Ямар хөө байх бол тэгээд энд болохоор нэг ойролцоогоор дунджаар нэг 2.5-аас 2.8 кг-тай хүүхэд нь төрдөг гэж байгаа юм. Тэгсэн чинь битэрийн хүүхэд ч одоо аль хэдийн төрөх үед нь болохоор тэр хэмжээг нь бүр даваад 3 хил гарна 4 хил хүрх юм уу тэр хавцаа бараг төрж магадгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр жоохон санаа зовоод байгаа. Тэгэхээр Монголд одоо нэг ээжүүд үзчихвэл бас зөвлөгөө өгөөрэй. Монголд ер нь хэдэн килограмтай төрдөг юм бэ? Битэр ерөөсөө ямар тийм туршлага байхгүй анхны хүүхэд учраас туршлага байхгүй учраас айгүй жоохон санаа зовнилтой байгаа. Тэгэхээр та хэд бас өөрсдийнхөө туршлагаас бас хуваалцаарай гэж гуймаар байна. За тэгээд ямар ч байсан ийшээ орцгоогоод ороод нөгөө дотор нь эмнэлэг дотор бол мэдээж нөгөө бичлэг хийх боломжгүй тэр чинь нөгөө боломжгүй байгаа. Нөгөө хүмүүсийн өөрсдийнх нь нөгөө хувь хүний нууцад халдчих учраас тий. Эмнэлэг дотор бол ороод бичлэг хийх боломжгүй. Гаднаас нь бол сая харууллаа нэг иймэрхүү. Тэгээд яг тэр нөгөө сая хэлсэн тэр аавуудын сургалтанд сууж байгаа бичлэгийг чадвал бичиж чадах байхаа гэж найдаж байна. Тэгээд чадвал бичээд тэрийг бас оруулнаа. Тэрийг үздэхээрээ. За түр баяртай. За ингээд тэр нөгөө нэг өрөөндөө ороод ирсэн. Тэгээ энэ өрөөнд орж ирэхээс өмнө болохоор бас нэг өөр нэг өрөөнд ороод тэгэнгүүтээ тэнцэнэ нөгөө нэг эхнэрээ хажууд нь байгаад тэгээд цог төрөлцөхт нь яах ёстой вэ гэдэг талаар сургалтанд нь суучаад тэгээд одоо хүүхдийн нөгөө нэг хүүхэд төрсний дараа усанд хэрхэн оруулах, хэрхэн арчлах талаар зааврыг авч байна. За тэгээд одоо энэ зааж өгч байгаа нь болохоор нөгөө нэг төрсний дараа ийм жижигхэн сам хэрэгтэй бол аваарай. Тэгээд тэр усанд оруулахад нөгөө усных нь халуун бүлэнийг хэмжигч байвал бас аваарай л гэж. Тэгээд цавн, тэгээд усанд оруулахын байна. Тэгээд ус зайлах юм төмпөн тэр бас хэрэг болж магадгүй шүү. За тэгээд ингээд би одоо яг ингээд хүүхэд хэвэрсэн байгаад гавс энэ хүүхэд ч бас айгүй хүнд юм бэлээ. Ойролцоогоос яг нэг бодит хүүхдийн жингээр л оруулсан байх л та. Тэгээд ингээд айгүй гоё ингээд ерөөсөө яаж нөгөө хүүхдийн гарыг ингээд юунаас нь гаргаж өгөх үү? Тэгээд хэрхэн хувцсыг өмсөөлөх үү зэрэг бүх зүйлийг ингээд зааж өгöd байгаа айгүй гоё санагдсан. Тэгэнгүүт ингээд хүүхдээ одоо ингээд хүүхэд ингээд гидсэн дотор ингээд байж байгаад гарч ирэнгүүт эргэн тойронд нь тийм ямар ч юм байхгүй болчихоор айгүй их тийм стресстэй уйлдаг болохоор ингээд аль болох юм алчуур интерьер ингээд дээр нь ингээд тавиад ямар нэг юмар ингээд хамгаалагдаж байгаа юм шиг тийм мэдрэмж өгвөл ойлгох нь гайгүй гэдгийг шүү гэдэг юм байлээ. Тэгээд ингээд нөгөө хөзөнд нь болохоор ингээд ерөөсө бийжээгүй ингээд гулжганаад байх учраас хойдолд нь ингээд гараараа яаж ингэж хөзөөг ингээд төшч өгөх вэ? Тэгээд нөгөө бүхсэн доороос нь хэрхэн өргөх вэ? Гэх мэтчлэн ингээд зааж өгч байгаа байхгүй. За тэгээд нэг ийм байдлаар өргөнөө гэж. Тэгээд байна нэ. Одоо ямар хуу том жижиг байна. Одоо яаж авбал зүгээр юм бол тоо. Иймэрхүү байна. Тэгээд хүүхд том болчоор дахиад орох боломж хэр удаан орох боломж байдаг юм бол тоо. Тэр нас сайн мэдэхгүй байна. За одоо энэ болохоор юу яаж байна? Хүүхдийн үүргэвч өмнөө өөрөд идэг үүргэвч. Энтхийн ээжүүд бүгдээрээ л нэг юм үүргэвчтэй хүүхдээ ордоо төвөрцөн явж идэх. Тэгээд тэрийг нь одоо ингээд туршиж үзэж байна. Тэгээд энэ одоо яг энэ туршиж үзэж байгаа энэ хүүхдийн үүргэвч нь айгүй гоё юм билээ.
айгуу биетэй. Тэгээ дээрээс нь тийм тэр мөрөвчин тэр айгуу зузаан болохоор ачаал өх нь айгуу бага юм шиг санагдсан. За энийг одоо ингээд хөглж өгнө. Энд ч бас ингээд яг яахаа мэдэхгүй юм хэлээ. Нэг жижигхэн гулжгансан юм бахарч бас хэцүү. Яг ингээд өөрөвч зүгээд урдаа авчихаар айгуу дайчгүй юм билээ. Руу гоё санагдсан. Тэгээд энэ эмчнэр нь зааж өгч байгаа хүмүүс нь айгуу гоё. Маш ойлгомжтой гоё зааж өгч байсан. Энэ эмч нь өөрөө одоо 3 хүүхэдтэй гэж хэлсэн. Намайг бараг ардаас хараад эмэгтэй хүн хүүхэд тэрврээ тавьчих шарахгүй. Үсээ задгаа тавьчих юм байна. За тэгээд нэг энэ дуусаа тэгэнгүүтээ одоо нэг эхнэрийнхээ жирэмсэн байх үед нь ямар хул ачаал авт юм бэ гэдгийг ингээд зөөж үзэж гин мөөмтэй том гиз зөөж үзэж гин. Энэ бас амар хүнд юм бэлээ. Ойролцоогоор одоо яг энэ зүүцэн байгаа нь болохоор 11 кг гэд тэгжсэн. Тэгээ эрэгтэй хүнд ерөнхийдөө нэг иймэрхүү хүнд гэдэг нь мэдрэгдэж яхад чинь эмэгтэй хүнд бол бүр айгүй бол хүнд мэдрэгддэг байх л та. Эрэгтэй хүмүүс чи яаж ч бодсон нэг юу шүү дээ тий. Биеийн хүч чадлын хувьд эмэгтэй хүнээс арай илүү байгаа учраас арай ачаал бага мэдэрсэн болов уу гэж бодож байна. Ингээ хөдөлж ярахад айгүй төвхтэй тийм нэг хөдлөхөд хэцүү юм билээ. Суугаад босох ч юм уу те эсвэл нэг юугаар шат энтрээр алхахад айгүй хэцүү байх гэж бодогдсон. За тэгээ дараа нь хүүхэд одоо ингээд усан дороо дууссаны дараа хэрхэн ингээд өөр дээрээ тэрвэрх вэ? Өөр цээжин дээрээ тэрвэрх вэ гэдгээ ингээд заалгуулж авч байна. Тэг яах учраас айгүй олохгүй байсан ихэндээ. Тэгсэн чинь яг тэр нэг зүүн гарынхаа тэр нугалмны тэнд навэд хийгээд ингээд тавих хэрэгтэй байсан тий. Ингээд тавьсан чинь айгүй ихтэйхэн санагдсан. Цаанаас нэг айгүй гоё санагдсан, айгүй баярлаадсан. За тэгээд нэг иймэрхүү нэг өдрийн сургалт болж дууслаа. За би тэр эмнэлэгтээ ямар ч байсан орчоо гараад ирлээ. За орчоод нэлээд олон юм асуулаа, сурлаа, судаллаа. Манай хүүхэд яг тэр 1-р ангийн хүүхчиг биетэй биш 3-р ангийн хүүхчиг том биетэй байна гэж ерөнхийдөө тэгж л харьцуулж байна л да. За тэр ч яг тэ тэгээд угаасаа гадаад хүмүүс юм чинь Япон хүмүүс ч угаасаа л жижигхэн биетэй туранхай хүмүүс чинь тэгж л төрхөл ах л та. Зөвхөн аавуудад зориулсан сургалтанд суулаа. Тэгээд тэрний энэний дараагаар нь болохоор ээжидэд зориулсан тийм сургалтнаас байгаа юм байна. Тэгээд өнөөдөр ямар ч байсан аавуудад зориулсан сургалтанд нь суугаад гараад ирлээ. Нэлийн хөөрхөн юм сурлаа. Аюу хөөрхөн юм байна. За тэгээд энэний дараагаар штэ те битээр ингээд ер нь дараагийнхаа бичлэгүүдээр хүүхдүүдэд зориулсан хувцс мовц одоо хэрэглэлүүдийг ингээд аавна. Тэгээд тийм төрөх бэлтгэлээ хийн. Гэхдээ штэ те битээр нэг хүүсийн одоо яг бүр тодорхой 100% тэр гээд мэдж чадаагүй. Тэр нь болохоор нэг эдгээр чинь яг 100% тэгэж яг эрэгтэй штэ эмэгтэй штэ гээд шууд хэлж өгөхгүй л байна л да. Тэр нь бас аргагүй л ах л та. Төрсний дараа тийм яг хэлснээр нь байх юм үгүй мүү гэдэг бас асуудал учраас ерөнхийдөө тийм юм шиг байна гэсэн маркийн хэлж гин. Тэгээд яг тэгж хэлж байгаа нь бараг л таархал ах л та. Тэгээд битэрийн хүүхдийг болохоор охин юм шиг байна гэсэн. Охин юм шиг байна, нэрхтэй ч юм уу, ихтэй эмхтэй юм шиг байна маркийн. Тиймэрхүү маркаар хэлсэн болохоор яг ерөнхийдөө бол охин л ах л та. Тэгээд битэр ч гэсэн эхний хүүхэд маань 2 хүүхэдтэй болно гэж бодож байгаа. Тэгээд эхний хүүхэд маань охин байгаасаа гэж бодож байгаа. Тэгээд тэр яг бодлын дагуу бас явж байгаа учраас азтай байна гэж гэх юм уу. Тэгээд дараагийн бичлэгүүдээр нэр охиндоо зориулсан хүүхдийн хэрэглэлүүдээ авна нэг юу вэ хүүхдийн тэрэг мэрэг тэгэнгүүт осонд оруулдаг байн сав ч гэх юм уу те.
Тиймэрхүү юмнуудыг бас нэг YouTube ч юм уу тийм Google интернетээс харж байгаа бас бэлдэх бодолтой байгаа. Тэгээд нэг манай одоо туршлагатай ээжүүд маань байх юм бол битээр бас ийм аягүй хэрэг болдгийг шүү. Энийг заавал аваарай гэсэн тийм хэлмээр байгаа зүйл байвал комментоор битээр бас санал болгоод хэлээд ороод ирээрээ. Тэгвэл их баярлалаа шүү. Тэгээд одоо угаасаа ингээд битээр чинь ингээд YouTube ингээ үргэлжлүүлээд явсаар байх учраас битээрийн нэг хүүхэд төрсний дараа цэцэрлэгт орно. Тэгээд сургуульд орно. Тэр болгонтой бас ингээд та хэдийг бас ингээд цуг байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд нэг юу гэдэг лээ манай хуурай ээж аав гэдэг лөө. Тэр шиг манай хүүхдийн хуурай ээж аав нь болоорой гэж гомор байна. Тэгээд та хэд маань бас ингээд follow дараад subscribe дараад битээрийнхөө дэмжээд бас ингээд цуг хамтдаа бичлэгүүд маань үзээд яваарай гэж хүсмээр байна. За тэгээд дараа дараагийнхаа бичлэгээр уулзцаая. Өнөөдөр нэг иймэрхүү байлаа. Тэр баяртай.